Та бүхэнд аж ахуй нэгжийн орлогын албан татврын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хэрхэн тооцох сэдвээр сургалтыг жишээгээр тайлбарлан хүргэхээр бэлтгэлээ. Үндэсний үйлдвэрлэгч А компани тухайн тайланд жил дараах зардлууд гаргасан. Цалингийн нийт зардал тэрбум 152 сая төгрөг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал 66 сая төгрөг, спортын арга хэмжээг дэмжих зорилгоор өгсөн хандив 50 сая төгрөг, сайн дурын даатгалын хураамж 212 сая төгрөг, төрийн бус байгууллагад хандив 13 сая төгрөг, ахмадын санд 40 сая төгрөг хуримтлуулсан. Тайланд жилийн татвар ногдуулах орлогын хэмжээ тэрбум 346 сая төгрөг. Дээрх өгөгдлөөс тайланд хугацааны татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хэмжээг тодорхойлцгоё. За, аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулиас ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардлыг тайланд жилийн цалингийн зардлын нийт дүнгийн 5%-аас сэтрэхгүй байх. Даатгалын тухай хуулийн 4.1.2 заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн. Даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь албан татвар ногдуулах орлогын 15%-аас сэтрэхгүй байх. Спортыг дэмжих санд спортын холбоо клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгсөн хандив. Хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор өгсөн хандив нь 10 сая төгрөг хүртэлх. Хандивыг татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгаар хуульчилсан. Мөн ахмадын санд хуримтлуулсан зардал. Тухайн санд хуримтлуулсан зардлыг ахмадын тухай хуулийн 14-7 заасан хязгаарт багтаана гэж заасан. Ахмадын тухай хуулийн 14-7-д цалингийн нийт сангийн 3 хүртэл хувийтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр ахмадын сан байгуулна гэж тусгасан байдаг. Дээрх жишээнээс аж ахуй нэгжийн орлогын албан татврын хасагдах зардлыг тооцооллыг эзгээе. Цалингийн зардал тэрбум 152 сая төгрөг. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал. Тайланд хугацаанд 66 сая төгрөгийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал гарсан. Үүнийг тооцоолохдоо тэрбум 152 саяын 5% нь 57.6 сая төгрөг. Тайланд хугацаанд ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь 66 сая төгрөг гарсан. Үүний татвар ногдох орлогоос хасагдах зардал нь нийт цалингийн зардлын 5%-аас сэтрэхгүй гэж заасан тул 57.6 сая төгрөг. Сайн дурын даатгалын хураамжийн зардал тэрбум 346 сая төгрөгийн 15% буюу 201.9 сая төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгагдана. Спортын холбоонд өгсөн хандивын зардал. Тайланд хугацаанд 50 сая төгрөгийн хандивын зардал гарсан бөгөөд үүний 10 сая төгрөгийн зардал нь татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгагдана. Төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор өгсөн хандивын зардал. Нийт 13 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд үүний 10 сая төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгагдана. Нийт гарсан зардлуудыг хүснэгтээр авч өгөх дараах байдалтай байна. Цалингийн зардал тэрбум 152 сая төгрөг, үүнээс тэрбум 100 нийт дүнгээрээ татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгагдана. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал. 66 сая төгрөгийн зардлаас 57.6 сая төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгагдана. Спортын тэмцээний хандив. 50 сая төгрөгийн зардал гарснаас 10 сая төгрөг. Сайн дурын даатгалын хураамжийн зардал 212 сая төгрөгийн зардлаас 201.9 сая төгрөг нь. Төрийн бус байгууллагад өгсөн хандивын зардал 13 сая төгрөгийн зардлаас 10 сая төгрөг. Ахмадын сангийн хуримтлал 40 сая төгрөгийн хуримтлалаас 34,156 сая төгрөгийн хуримтлалын зардал нь татвар ногдох орлогоос хасагдах зардал тусгагдж байна. Тэгэхээр тайланд хугацаанд албан татвар ногдохоос хасагдах зардлын дүн нь тэрбум 466.6 сая төгрөг байна. Та бүхэнд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хэрхэн тооцоолох талаар хүргэлээ анхаарал тавьсанд баярлалаа.